За сайн уу? Өнөөдөр гайхалтай өдөр байна. За өнөөдөр Австрид ирээд 7 хонжийн тэгээ Австрид Оберtraun гээд маш гоё гайхалтай нутагт ирсэн. За Австрийн бараг ингээд зүрх гэж хэлж болно. Ийм гоё хотод ирсэн байна. Тэгээд кемпинг, фэншин, амралтын газар энд ингээд төвлөрсөн газар байдаг. За энэ гайхалтай газараа та нартай уулзч байгаадаа баяртай байна. Маш гоё өндөр уултай. Бүр үүлэн дунд уул байгаа, сүндэрлээд байж идэг. Тэгээд үүлэн завсар уул үзүүр нь ингээ харагдахгүй. Сүндэр оргил ууд байдаг. Тэгээд энэ Хальстад гэдэг нутаг. Австрийн Хальстад гэдэг нутагт ирсэн байна. Өнөөдөр гоё жижигхэн буруутай. Гэхдээ маш их таалагдчихээн. За одоо би маш гоё үзэсгэлэнтэй голын ирэг дээр очиж харуулъя. Жижигхэн бороо шивэрч байгаа нь маш гоё зөөлхөн. Одоо нэг илж байгаа юм шиг л маш гоё ийм бороо орж байна. Тэгээ бороо дөнгөж шиврэх төдий. За тэгээ би хаана очиж байгаагаа харуулъя. Энд маш хөөрхөн дүүжин байна. Энд одоо амралтын ус гэж хэлж болно. Энэ нутаг бол үнэхээр ийм гоё гайхалтай байгаль дэлхийгээр маш алдартай юм байна. Одоо тэр голын за энэ далай гэж хэлэхээр бүр маш том юм гол нуур байгаа. За энийг Хальстад далай гэж бас хэлж болох юм лээ. Си гэд нэрлсэн байсан. За тэгээ Оберtraun гэдэг энэ нутагт маань энэ одоо анхаар улсын тэмдэглэгээнүүд байна. Одоо нохоо оруулж болохгүй мэн, дугуйтай ирэхгүй мэн. Энд ингээ хувийн зайг ашиглаж бас болохгүй. Энэ нь нөгөө одоо хамгаалагдсан бүс байгаа. За тэгээ дээрээс нь ойн одоо нөгөө төгөл хэсэг учраас зэрлэг амтан ч гэсэн баар бас гарч ирнэ гэсэн сануул байгаа. Нохоогоо дагуулж ирж ин цэцэрлэгт паркаар явж болохгүй юм байна. За энэ хэсэг нь үнэхээр их таалагдлаа. За гоё наа. Тэгээд одоо өндөр хөгжилтэй орнууд нь цэцэрлэг, хашаа, саравч, барилга байгууламж бүх зүйлээр үнэхээр ингээд сэтгэл татав. Одоо эндээс хамгийн ихээр ингээд гайхалтай санагдж байгаа зүйл нь гэх юм бол барилгын чанар байна. Тэгээд та нар ингээд миний ард байгаа энэ уулан дээр уулын оргил одоо хаана байгааг бүр олж харахгүй байгаач үүлэн дунд байгаа. Нөгөө төгөөрөө одоо миний урд талдаас ингээд үзүүр нь одоо хаана байгааг харагдахгүй. Ийм одоо гайхалтай сүрлэг уулсын дунд явж байна. За одоо энд юу вэ гэхээр за одоо энэ хүмүүсүүд ишигээ ус руугаа ороод усанд сэлээд амардаг ийм одоо хэсэг байна. За энэ одоо ус нь маш гоё тунгалаг. За тэгээд усандаа орж гарч ирчээд энэ талдаа усанд орж гоё юм амралтын бүс сүүдэд ингээ хуцаа сольж өнгөрүүлдэг юм байна. За одоо энэ дээр Хавайт гэдэг одоо энэ Оберtraun гэдэг энэ нуур гол дээрээ одоо завьар зугаалуулдаг одоо Hallstatt гэдэг нутаг дэвсгэр дээр байдаг ийм си кафе юм бэ. За кофе шоп байна. За тэгээд цаашаа явж харлаа. Одоо энэ нэр
Ямар үсгэлэнтэй юм бэ? Бүр нэг бүрчлээ ингээд бичиж үлдээмээр санагдаж байна. Үнэхээр гоё санагдаж байна. За тэгээд өөр одоо энэ хүүхдүүдэд дагуулж ирээд гоё ингээд тоглуулах юм хэсэг байна. Бүр ингээд гол руугаа гараад гоё юм чөлөө цаг өнгөрүүлэх гоё хэсэг байт юм бэ.